Сайн байцгаана үзэгчдээ. Ньюс агентлагаас бэлтгэн өргөдөг олон улсын тайван нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнгөрч буй 7 хоног дэлхийд дахин Трампын хятад дахь айлчлалаар амьсгаллаа. Трамп 5 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд хятад улсад айлчилсан. За дэлхийн хамгийн хүчрэг хоёр удирдагчийн уулзалт сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр ач холбогдолтой уулзалт болсон гэж үзэж байна. За мэдээж одоо үргэлжилж байгаа цаг үе бол геополитикийн олон чухал асуудалд давхарсан цаг үе байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор Трампын анхаарал бол сүүлийн хэдэн саруудад бол Америк хятадын харилцаанд бараг төвлөрөөгүй гэж ойлгож болно. За энэ хугацаанд бол Трамп Ираны дайн цэргийн ажиллагаа болон бусад дотоод асуудалтай илүү хүчтэй төвлөрч байсан. За худалдааны дайнч тэр Ираны дайнч тэр ер нь бол Ши Жинпиний хувьд ер нь талуудын хувьд бол амаргүй сэдв. Гэхдээ нэг талаараа энэ айлчлал бол аль талд нь бол том боломж болох юм айлчлалаа гэж үзэж байгаа. За энэ айлчлалаар бол дэлхийн хамгийн хүчрэг хоёр бас ирээдүйн харилцааныхаа үндэс суурийг тавина гэж бол шинжээчид таамаглаж байсан шүү дээ, тийм ээ. За одоо ерөнхийдөө энэхүү уулзалтаас өмнө бол Хятад улс яг Ираны мөргөлдөөн дээр бол чимээгүй зуучлагчийн үүргийг бол гүйцэтгэжсэн. Тэгээ өнгөрсөн хугацаанд Пакистантай хамтран 5 зүйлийн төлөвлөгөөг бол бас гаргасан байгаа юм. За яагаад энэхүү Ираны мөргөлдөөнийг зогсоох шаардлагатай вэ гэхлээр Хятад улс маань өөрөө Ираны нийт одоо газрын тосны импортын 90% авдаг байгаа юм. Тэгэхээр хэрвээ одоо ингээ ормозын олоо хаагдсанаас болоод газрын тосны үн өсөд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь Хятадын эдийн засгийн хувьд ч гэсэн маш хүндрэлтэй байгаа. Тиймээс Ши Жинпин ч гэсэн одоо яг энэхүү уулзалтын хүрээнд бол энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тийм шинжээчдийн дүгнэлт маш их гарч ирсэн. Тийм хүлээлттэй байсан. За тэгээд одоо Хятад улс бол Ираны асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээнд тусалж магадгүй. Үүний хариуд болохоор Америк нэгдсэн улсаас ашигтай нөхцөл хүсэх боломжтой. Тухайлбал худалдааны тарифыг бууруулна, технологийн хоригыг одоо сулруулах, эсвэл бас Тайваны асуудал дээр илүү зөөлөн байр суурийг одоо ингээ үзүүлээч гэдэг нэг тийм шаардлагыг тавьж магадгүй байна. Тиймээс одоо энэхүү хурал бол маш чухал. Тэгээ Тайваны хувь дээр болохоор Трампын засаг захиргаа бол зөрчилтэй байр суурьтай байсан өнгөрсөн хугацаанд. За яасан бэ гэхээр нэг талаас Америк нэгдсэн улс өнгөрсөн 11 дугаар сард 11 тэрбум $10 тийм тусламжийн багцыг өгсөн тийм үү. Гэтэл Трамп өөрөө болохоор яг Тайваны асуудал бол одоо Хятадын өөрсдийнх нь асуудал. Тэгэхээр Ши Жинпин өөрөө энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж хэлжсэн байгаа. Тэгэхээр энэ удаад ч гэсэн одоо энэ хоёр орны асуудлыг цэгцлэнэ гэж одоо шинжээч нар дүгнээд байсан. За Ираны асуудал, Тайваны асуудлаас гадна яг Америк хятад хоорондын худалдааны асуудал бол хамгийн нэн тэргүүний асуудал. Яагаад гэвэл энэ хоёр улсын худалдааны дайн бол Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд л эхэлсэн. За тэгээд жоохон намжсан байжгаад хоёр дахь бүрийн эрхийн хугацаанд эхэлснээс хойш буцаад идэвхжээд хоёр улс бол хоорондоо өндөр тариф ногдуулаад ингээд явсан шүү дээ, тэ. Ялангуяа яг өнгөрсөн жил бол Америктад хоёр бол дэлхийн эдийн засгийг үндэс суурьаар нь ганхуулахуйц ийм хэмжээний бол худалдааны дайны ирмэгт бол ирсэн гэж үзэж байгаа. За Трамп бол хамгийн том худалдааны түнш болох яг Хятад улсад бол байн илүү өндөр тариф ногдуулсан, зарим тохиолдолд энэ бүр ингээд 100% авч байсан шүү дээ, тэ. Гэхдээ өнгөрсөн 10 дугаар сард бол Өмнөд Солонгост бас уулзалтаар бол талууд харьцангуй асуудлыг шийдээд ер нь бол уур амьсгал мэдэгдэхүйц зөөлрсөн гэж үзэж байгаа. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс бол энэ оны 2 дугаар сард нэг шийдвэр гаргасан нь болохоор тарифыг одоо ерөнхийлөгч ингэж дангаар тогтоодог, тий. Ерөнхийлөгч өөрөө ганцаараа дур мэдээж тариф тогтоодог. Энэ эрх мэдлийг нь хязгаарлах шийдвэр гаргасан нь бол бас Трампын тогтворгүй бодлогыг бол бага зэрэг одоо хязгаарласан гэж үзэж байгаа. За тэгэхээр ер нь бол Трамп Ши Жинпин нарын хэлэлцэх гол сэдв бол ингээ худалдаа авах нь ойлгомжтой гэж үзэж байгаа. За Хятад улсуудыг Трампын эхний бүрэн эрхийн хугацааных шиг бол худалдааны хувьд Америкаас хамааралтай авах бол харьцангуй болчихсон. Гэсэн ч гэсэн ер нь бол дэлхийн эдийн засаг тогтвортой байдал хэрэгтэй учраас Америк Хятад хоёрын энэ харилцаа бол маш чухал бүх улсад л нөлөөтэй гэж үзэж байгаа. За айлчлал ер нь ингээд янз бүрийн асуудалгүй те тайван амжилттай болоод Трамп хүндэтгэл мэдрэх юм бол хоёр улсын харилцаа илүү сайжирна. Трамп эсэргээрээ ямар нэг юм үл хүндэтгсэн байдалтай эсвэл тоглоомдохуйтай хандлага мэдрэх юм бол нөхцөл байдлаас дордож магадгүй гэсэн юм бас хүлээлт байсан. Үүний дараа дөрөвдүгээрт бас нэг чухал асуудал юу байсан бэхээр хиймэл оюухан гэж байгаа. Ер нь бол одоо Ши Жинпин бол Хятадын эдийн засгийг урагшлах хамгийн гол хөшүүрэг бол хиймэл оюухан гэд нэрлэлчихсэн. За ингээд хиймэл оюухан хөгжихийн хэрээр дэлхийн хөгжингүй орнууд бол бүгдээр одоо хиймэл оюуханд хамаг одоо хүчин чармаалтаа зарцуулаад ер нь шин төрлийн хүйтэн дайны эхлэл тавигдж байна гэж үзэж байсан. За тэгээд Хятадын хувьд бол ер нь бол ингээд нөгөө шин технологи хөгжүүлэхдээ Америкийн нэгдсэн улсын технологиг өөрөмшүүлэх, хуулах ийм арга замыг ашиглаж байгаа гэж бол яг Америкийн бодлого боловсруулагчид бас хардханд байдаг. За энэ үндэслэлээс болоод хамгийн сүүлийн үеийн микропроцессоруудынхаа экспортод бол хязгаарлалт тавьчихсан.
Тэгэхээр ер нь бол яг хятад хамгийн шилдэг системүүдийг бүтээхийн тулд Америкаас заавал энэ чипүүдийг бол авах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар бол талууд харилцан тохиролцоонд хүрч чадах юм бол Америк өндөр хүчин чадалтай чипээ нийлүүлээд оронд нь Хятадаас газрын ховор элементүүдийг нь авах ийм хэлэлцээ бол хийж магадгүй гэсэн юм бас хүлээлт байсан. За Трамп болохоор энэ удаадаа 2012 онд одоо нэгдсэн Four Seasons хотелд барилж байгаа юм байна. За энэ маань болохоор яг Бээжин дэх Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас бол 700 метрийн зайд байдаг юм байна. Тэгээ өмнөх хугацаанд 17 онд Трамп айлчилж байхдаа бол Saint Regis Бээжингд бууж исэн гинэ. За тэгээд яг энэ буудалд одоо ингээд нийт ажилчдын бараг тал хувийг ингээд Трампын айлчлалын хугацаанд бол ингээд амраацсан гэж байгаа. Яг чанартай хэдэн ажилчтай бол авч үлдээд тэгээ харуул хамгаалтыг нь бол дээд зэрэг тавьсан гинэ. Тэгээ Тямины талбайд ч гэсэн ерөнхийдөө бол харуул хамгаалтыг маш өндөрсгсөн. Ингийн иргэд ч гэсэн одоо зүгээр ингээд зураг мургаад оруулахад очиход ч гэсэн асуудалтай хүндрэлтэй болсон байсан гэж байна. Одоо Трамп ирж яхад бол маш тийм хүндэтгэлтэйгээр хүлээж авч исэн. Ши Жинпинд одоо өөрийнхөө багийн хүмүүстэй төлөөлөгчтэйгөө ингээд Трампыг ухтаж авсан. Тэгээ бүр цэргийн парадыг хүртэл ингээ үзүүлсэн шүү дээ тий. За тэгээ энэ удаагийн айлчлалынхаа өрөөнд бол Тэнгэрийн сүм очсон байгаа юм. Тэгээ Жунанхайд бас оцсон байгаа юм аа. За тэгэхээр ер нь бол одоо хилэлцсэн чухал асуудал нь юу хилэлцсэн бэ гэхээр талууд бол мэдээж стратегийн тогтвортой харилцаа хөгжүүлнэ гэж тохирсон. За ингэхдээ яаж хөгжүүлэх вөхөр хамтын ажиллагааг хязгаарлагдмал өрсөлдөөнөөр удирдан чиглүүлнэ гэж байгаа. За энэ юу хэлээд байна вөхөр зөрчилдөөн ч юм уу те одоо энэ өрсөлдөөн үргэлжлэгч гэлээ өнгөрсөн оных шиг ингэж хурцдмал байдалд хүрч хяналтаас гарахгүй гэсэн утгатай юм а гэж бол энийг тайлбарлаж байгаа юм байна. За Хятад бол яг энэ чиг хандлагаа бол эх 3 жилийн хугацаанд бол баримтлана гэж одоо үзэж байгаа юм байна. За яг энэ Трамп Ши Жинпин нарын уулзалтын өмнө Өмнөд Солонгос улсад бол хоёр улсын худалдааны төлөөлөгчид бас уулзсан. Энэ уулзалтад бол Америкийн нэгдсэн улсын талаас сангийн сайд Скотт Бессент, за Хятадын ерөнхий сайдын орлогч Хэл Лифен нар оролцсон байгаа юм аа. За тэдний уулзалтыг бол тэнцвэртэй эерэг үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. Тэгэхээр энэ уулзалтын үр дүн үргэлжлүүлж хадгалахын тулд бол хамтарч ажиллана гэсэн ийм үр хамлалтыг бол өгсөн гэж Ши Жинпин мэдгдсэн байна. За дээрэс нь эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах арга замуудын талаар хэлэлцсэн. Тэр дундаа Америкийн бизнес Хятадын зах зээл нэвтрэх боломжуудыг өргөжүүлэх, за Америкийн аж үйлдвэрт Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн ийм зүйлсүүдийг бол хэлэлцэж тохирсон. За мөн Трамп Америкийн нэгдсэн улс руу фентанилын урсгалыг хязгаарлах, Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Бээжингийн зүгээс үргэлжлүүлэн хүчин чармаалт гаргахыг бол одоо уриалсан байх нь. Тий. Дээрэс нь одоо яг түрүүн хэлсэнчлээ хамгийн том асуудал болохоор ингээд ойрхон дорнодын мөргөлдөөн болчиход байгаа тий. За яг талууд болохоор ойрхон дорнодын мөргөлдөөн Украин тэгээ Солонгосын хойгийн асуудлуудыг ярилцсан гэдэг албан мэдээлэл гарсан байгаа юм. За тэгээ цагаан ордны албан тушаалтны хэлснээр болохоор Трамп Ши Жинпин нар бол чухал усан замаар дамжин өнгөрөх одоо эрчим хүчний урсгалыг сэргээхийн тулд Ормозын хоолойг нээлттэй байх ёстой гэдэг дээр бол санал нэгдсэн. Бээжин яг одоо эрчим хүчний артерийг сэргэжүүлэх болон түүнийг ашигласны төлөө төлбөр авах альва орлогыг бол эсэргүүцэж байгаагаа дахин нотолсон байгаа юм. За тэгээ Хятад улс мөн ойрхон дорнодын түүхийн нефтээс хамааралтай байдлаа арилгахын тулд бас Америк нэгдсэн улсын газрын тусыг илүү их худалдаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. За тэгээ хоёр тал Иран хизээч цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдэг дээр бас санал нэгдсэн байгаа юм. За тэгээ Трампын талаас бас нэг мэдээлэл хийсэн нь одоо ингээ Хятадын тал Boeing компаниас 200 гаруй тийм нисэх онгоцыг бол худалдаж авахар тохиролцоон гэж байгаа. Өмнөх хугацаанд бол Хятад улс маань Боингийн одоо өрсөлдөгч компаниас бол нэлээх худалдаж авч ирсэн юм байлаа л дээ. Тий. За тэгээд Тайваны тал дээр болохоор Ши Жинпин маш тийм хатуу анхаарал өгсөн. Яг үл дэлхийд дахинд одоо яг энэ асуудлыг бол нэлээ ажиглаж хүлээж исэн тийм үү. За тэгэхээр Ши Жинпин Трамптай уулзах үеэрээ бол Тайваны асуудал нь Хятад тэгээ Америк нэгдсэн улсын харилцааны хамгийн чухал асуудал гэж онцолсон. Тэгээ Хятад улс Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд Тайваны тусгаар тогтнолын альва асуудал үйлдэлийг одоо эсэргүүцдэг гэдгээ бол дахин мэдгдсэн байна. Тэгээд Ши Жинпин Тайваны тусгаар тогтнол болон хоёр иргэн инхтайван бол одоо гал ус шиг эвлэршгүй хэмээн хэлээд энэ асуудлыг буруу зохицуулбал Бээжин Вашингтоны харилцаанд ноцтой хохирол учруулад бүр мөсөн мөргөлдөөнд хүргэж болзошгүй шүү гэдэг тийм анхаарал өгсөн байна. Ер нь энэ удаагийн одоо ингээд дээд хэмжээний уулзалт маань бол хит хитэн зүйл дээр миний хувьд бол яг ингээд
зөвшөлтөд хүрсэн гэж үзээд байгаа юм. За тэгтээ бас цаашдаа ч гэсэн яг нөхцөл байдал ямар болохыг сайн мэдэхгүй байна те. Одоо угаасаа ингээд энэ бичлэгийг хийж хооронд ч гэсэн юм өөрчлөгдөж байгаа те. Өдөр өдрөөр ингээд айлчлалт маань бас шинэ мэдээллүүд нэмэгдээд боломжтой шүү дээ те. За тэгээд News агентлагийн энэ удаагийн олон улсын тайван нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн дугаараараа ирэх болцгаая.